одоо энэ төсөв хүндрэлтэй байгаа үед одоо боловсрал соёлын салбар маань одоо бүсийг хэрч хангалах вэ? Энэ ямар хөө төлөвлөлттэй байна? 14 оныхоо төвшөнд хадгалагдана. Жишээлбэл одоо манай сургууль цэцэрлэгийн хувьсах зардал бол 14 оноос нэмэгдэж 15 онд батлагдсан шүү дээ. Тэгэхээр 15 оны батлагдсан төсвийнхөө хэмжээгээр одоо энэ төсвийн тодтголоор орж байгаа юм. Хамгийн том цохилт бол мэдээж хүмүүсийн цалин нэмэхээр төлөвлөж байсан. Тэр төлөвлөгөө бол биелэхэрэг байгаа. Түүнээс биш яг сургууль цэцэрлэг соёлын байгууллагуудын үндсэн одоо урсгал үйл ажиллагаа бол хэвэн явагдана. Мэдээж төлөвлөсөн ёсоор хийгдэж чадахгүй хэд ажил байна л та. Бодлогын шинжилэлтээр олон улсын ажиллах багийн ажлын хүрээ бол тодорхой хэмжээгээр төлбөрийн чадвараас шалтгаалаад нэмэгдэхэр байгаа. Дотоодын багийн үйл ажиллагааг бол төрийн байгууллагуудаа нэгтгэсэн хэлбэрээр зохион байгуулахгүй бол бас болохгүй байгаа. Мөн одоо орон нутгийн төсвийг бол тодорхой хэмжээнд дайчлах шаардлагатай байгаа. Жишээлбэл одоо энэ хоёрдугаар улирлын амралтын үеэр лаборатори сургуулиуд дээр манай суур боловсролын шинжиллийн сургалтууд явж байна л. Энийг одоо орон нутгийн төсвөөр, сургуулийн өөрийнх нь төсвөөр зардлаар хамжуулж явах жишээтэй гэх мэтлэн тодорхой хэмжээнд одоо нөгөө эрс шинжил хийх ажлуудын хувьд бол цаг хугацааны хувьд цаг алдах. Нөгөө талдаа бол төрийн байгууллагууд дээрээ түшгэлсэн үйл ажиллагаа явуулах ийм байдлаар бид нар бол үйл ажиллагаа хэмжээнд баг шинжнэр жагслаа штэ. Тэр энэ дэр тавьсан шаардлагуудын та юу гэж үзэж байна? Гэхдээ ямар ч шаардлага тавьж болно. Ямар ч жагсаал хийж болно. Хамгийн гол нь төсвийнхөө орлогодол бид нар захирагдана. Орлогоо зөв тооцоолё гэдэг нь энэ удаагийн одоо төсвийн тодтголын онцлог байлаа шүү дээ. Бид жишээлбэл 5-7 хэлэлцээрийг их амжилттай болох юм байна. Тэнд бол одоо 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм байна гэж бол орлогоо төлөвлөхгүй байна. 2-7 хэлэлцээрийг бид хийж чадна. Одоо гүний уурхаан хөрөнгө оруулалт эхэлнэ гэж бид тооцоолоо байна. Өөрөөр хэлбэл урд жилүүдийнх бол энэ жил хийх сайн ажил, зөв ажлаа хийж болохоор ажлаа төлөвлөж тэрэндээ суурилж явдаг байлаа шүү дээ. Орлогоо тэгж харж. Ингээ явах юм бол болно. Харамсалтай нь ингэж сүүлийн 3-4 жил зүтгэсэн хийж чадаагүй. 12 онд бид засгийн газар байгуулагдаад төсөв санхүүгээ харахад бол нэг их 80-аар тасардсан байсан. Хөрөнгө оруулалт 20-30% байлаа. Яг энэ нэг их 80-ийн тасалдал 13 онд давтагдаад 14 онд давтагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлж ийм вэхээр бид бол дандаа тэр шинээр хийж болох ажлаа төлөвлөд байдаг. Харамсалтай нь тэр шинэ ажлыг хийж чадахгүй нөхцөл байдалтай тулаад байгаа байхгүй. Тийм учраас бол бид орлого байхгүй гэж үзэж энэ жил цалин нэмэхгүй юм байна. Урсгал зардал бол хэвийн төвшөнд хадгалагдах юм байна. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулна гэдэг ийм л хүрээнд баригдсан төсөв өргөн барьж байгаа. Энэ дээр бол би салбарын сайдын одоо ямар нэгэн эрх ашиг тулах боломжгүй болчиход байна л да. Жишээлбэл би засгийн газар дээр тулгалт хийгээд ч юм уу за орлогоо 300 тэрбумаар нэмэгдүүлгээ шахаад хийж болно. Тэр нь орж ирэхгүй тохиолдолд улс орн бүр хүнд байдалд ороод байгааг харсаар байж тэр буруу зүйлийг бид бол тулгах ямар ч одоо боломжгүй болчиход байгаа. Мэдээж урсгал зардал дотор танагдсан зүйл байгаа шүү дээ. Миний бүх гадаад томилтыг нойлцсон. Тэгэхээр манай яамнаас бол одоо гадагшаага томилтоор явах зардал бол байхгүй. Дандаа гадна талаас ирээч гэдэг ийм байдлаар бид бол гадаад харилцаагаа хийхээр байна.
гэх мэтлэн таналтууд бол их хэмжээнд явагдлаа. Гэхдээ тогтвортой үйл ажиллагаагаа бол бид нар хадгалах юм байна. Дорвитой шин зүйлс бол харагдахгүй байна л гэж хэлэх гэж. Цэцэрлэгийн хүүхдийн одоо мөнгийг эцэг эхчүүд нь одоо өөрсдөө төлөхөр боллоо гэсэн бас яриа яваад байна. Тэгэхээр ер нь энэ ийм асуудал яригдчих чинь цаашдаа ер нь энэ цэцэрлэгийн хүүхдийн одоо юм зардлыг одоо яаж Тэгээ энэ төсөв дээр бол яригдахгүй. Тэгээ энэ жил бол хоолны мөнгөний өгдгөөрөө өгнө, урсгах зардлын өгдгөөрөө өгнө. Багш нарынхаа цалинд тэтгэмжийг бол 50-аараа тавиад юм. Ер нь цаашдаа хоолны мөнгөн дээр төр бол гаргадаг гаргая гэж байгаа юм. Тэгээд нэмээд эцэгчүүдийн оролцоог яаж бий болох вэ? Энэ дээр судлаа, шийдвэр гаргаад явъя. Эцэг төр эцгийн хамтарсан хүчин чармаалтын үр дүнд сургуулийн өмнөх боловсролыг олгоё гэдэг ийм үндсэн одоо бодлого их хурлаас гарч ирээд байна л. Тэгээд энийг ч гэсэн бид нар бас буруу гэж үзэхгүй байгаа. Цэцэрлэгийн бүрэлдэхүүний асуудал одоо мэдээж төлөвлөлт сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд явагдана. Тэгэхээр энэ дүүрэг дээр байх хангамжийг яаж төлөвлөж байгаа вэ? Тэр сүүлийн шинээр баригдаж байгаа хорооллууд. Тэр сүүлийн одоо 2 жилд бол бид нар 350 орчим барилга барьж ашиглалтанд оруулсан байна л да. Цэцэрлэг 150 орчим, сургууль 100 гаруй, дотор байр 40 хэд, спорт зал 30 хэд ч гэдэг юм. Ингээд энэ жил бас энэ урд жилийнхаа ашиглалтанд оруулж исэн хэмжээндээ бид хадгалж байгаа. Дээр нь хамгийн чухал зүйл бол концессийн гэрээгээр баг сургууль цэцэрлэгийн комплексыг бид нар яг тэр дахин төлөвлөлтийн хүрээнд хийнэ гэсэн төлөвлөлтөй байгаа. Та бүхэн анзаарсан бол одоо хуучин 11-р хороолол гэр хорооллын дахин төлөвлөлт хийхэд тэнд тэр хорооллын дунд сургууль цэцэрлэгийн комплексыг бариад одоо ашиглалтанд оруулж байна. Энэ юу хэлж байгаа нөхлөр энэ дахин төлөвлөлтийнхаа хүрээнд заавал сургууль цэцэрлэгээ шийдэл явъя. Гэр хорооллууд руу бол хүүхдүүдийн сурах орчинг ойртуулах шаардлага байгаа учраас сургууль цэцэрлэгийг комплексаар гэр хорооллууд дээр байрж байгуулъя гэдэг ийм санаачлага гараа явж байгаа. Хөрөнгө оруулагч нартай бол хилцээрүүд хийгдэж байна. Тэгэхээр бидний харж байгаагаар бол ямар ч байсан 30 орчим 72-ийнхаа 30-ыг нь бол энэ эх жил ашиглалтанд оруулах болов энэ жил 15 онд тэгээд дээр нь 10 одоо буулгаж барих сургууль цэцэрлэг байгаа. Ялангуяа одоо сууны хэвлэлүүдээр байн гараад байгаа 32 10 дугаар цэцэрлэг гэдэг энэ газруудыг бол энэ ондоо багтаагаад бас концессийн гэрээгээр барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Аж үйлдвэрийн яам дээр хилцээр хийгдэж байна. Манайхаас бусад яамнуудаас санал авахар бид саналаа явуулсан байгаа. За тэгээд Хятадын засгийн газрын буцалтгууд тусламжаар 60 орчим тэрбум төгрөгийн 90 орчим тэрбум төгрөгийн сургуулийн барилга Улаанбаатарт барихаар төлөвлөж байна. Энэ төлөвлөлт болгоно гэр хороолол болоод бусад одоо шинэ баригдах орон сууцны хорооллуудтай уялдаж явж байгаа. Тэгээ Батүл даргын санаачлагаар хийгдэж байгаа хамгийн чухал ажил бол орон сууцны шинэ хорооллыг барьж байгуулахдаа цэцэрлэг заавал тэгээд чадвал сургуультайгийн чадахгүй сургуулийн газрыг үлдээгээд бариараа гэдэг ийм концепц бол яг ажил гэр болоо явж байна л да. Цэцэрлэгийн хүүхдүүдийн боловсролын асуудал одоо юм сургалтын яаж юм шинжилэлээ орчлон. Тэгэхээр манай боловсролын шинжилэл бол үндсэндээ арга зүй технологийн шилжилт хийгдэж байна л да. Урд нь бол ингээ багш заадаг, гаднаас мэдээлэл дамжуулдаг ийм арга зүй технологитой ийм боловсрол байсан бол одоо хүүхэд өөрөө бодож олдог. Хүүхэд өөрөө заавал үйлдэлээрээ хийдэг. Одоо өөрийн чинь хэлээд байгаа тэр бие даах чадварыг суулгах нь манай энэ арга зүй технологийн шилжилтийн гол цөм нь байна. Энэ бол баг дээр хийгдэж байна, дунд дээр хийгдэж байна. Яг энтэйгээ адилхан цэцэрлэг дээр хийгдэж байгаа. Тэгээ бие даана гэхэлэр манай ард иргэд бол нэг тийм өөрийн ингээд үгэнд ордгоо хүүхд байдаг да. Тэгж зүүрлээд байх шиг байна. Гэхдээ тэр биш. Бие даана гэдэг нь бол хүн өөрөө үйлдэлээрээ хийж сурдаг юм аа. Тэгэхээр үглэж ярих,
сургахын төлөө одоо цаг зарахын хажуугаар өөрөөр нь хийлгэх цагийг гаргая. Тэгээ яг энэ үндсэн сургалтын арга технологи бол сургуулийн өмнөх боловсрал дээр бол бүр амьдаар нь хэрэгжих бололцоотой байгаа юм л. Юу гэвэл хүүхд тоглох дуртай. Тоглоомыг нь л удирдах хэрэгтэй. Ямар тоглоом тоглох вэ гэдгээ манай багш нарт төлөвлөж байгаа юм л. Тэгээд олон цэцэрлэг дээр энэ одоо ажил хэрэг болж байна л. Урд нь бол одоо ширээний ард тойрол суулгах нь л чухал байсан бол одоо ямар тоглоом хүүхдүүдээр тоглох вэ? Зориггүйгээр зүгээр нэг шагаан арайд ч юм уу зүгээр шагаан харваад эсвэл бужигналдаа тоглоод байхыг бол сурч ийн гэж ойлгох болохгүй. Зоригтойгоор 5 6 төрлийн тоглоом таавар таадаг. Үг үсэг эвлүүлдэг, шоу хайдаг ч юм уу те. Эсвэл бол одоо дүрс эвлүүлдэг тоглоом ч юм. Ийм байдлаар хүүхдийн хөгжил зориулагдсан тоглоомуудыг манай сургуулийн өмнөх боловсролынх нь зоригтойгоор тоглодог тоглоомуудыг гаргаж ийн л да. Гэхдээ энэ тоглоомууд бол 2 настайдаа ийм. Энэ тоглоомуудыг тоглоол байхад энэ хүүхэд ийм зүйлийг сурцсан байх юм байна. 3 настайдаа ийм тоглоомуудыг тоглоод байхад манай хүүхдүүд ийм төвшөнд сурцсан байх юм байна. 4 настай 5 настай гэдэг яг ингээд насаар нь тоглоомтойгийн зоригтойгийн гаргаж. Ингэхээр хүүхдүүд тоглонгоо одоо би түрүүн хэлсэн дээр арга зүйдээр хүн өөрөө хийж сурдаг гэдгийг гаргаж ирж байгаа шинжлэх ухаан нь бол суралцахыг судалж гаргаж ирж байна. Суралцахын үйл дотор хамгийн том нөлөөтэй суралцах зүйл бол тоглох. Тоглох бол яагаад хүн их тоглох дуртай тэрийгээрээ яагаад сурдаг юм бэ гэхээр өөрөө оролцогч байгаа. Хүүхэд өөрөө оролцогч, өөрөө хийдэгтэй л амт шимтэн байгаа. Өөрөө хийдэг, тэгээд олуулаа нийлж хийдэг. Тэгэхээр бол ерөөсөө энэ шинжилэл тэнд явагдахгүй байх гэж ойлгож болохгүй. Тэнд бол манай одоо ардын гавьяат гэдэг энэ том арга зүй технологитой багш нараас нийлсэн баг гараа сүүлийн 2 жил 4 цэцэрлэг дээр туршилт хийгээд боловсруулалт хийгээд ингээл яваал. Энийг одоо яг түгээхэд бол нөгөө хэрэглэгдэхүүн яаж худалдаж авах вэ? Тоглоом яаж худалдаж авах вэ гэдэг ийм асуудалтай тулчаад бидний хувьд бол тийм одоо нүдэнд харагдах уус, гарт баригдах уус үр дүн харагдахгүй байгаа юм шиг л ийм одоо байдалтай л байна л да. Гэхдээ бид бол энэ тоглоомуудын туршилтын үр дүнгууд аяндаа гараад ирэхээр хүүхэд өдөрт 8 цаг байхдаа яг ямар тоглоомуудыг яаж тоглоод юу сураад дуусгах вэ гэдэг энэ бүх нарийн шинжилгээнүүд гараад ирэхээр тэр тоглоомуудыг яаж үйлдвэрлэх вэ, яаж хийх вэ, яаж цэцэрлэгүүдэд бий болгох вэ, яаж багш нар нь тэрийг удирдах чадварыг өөртөө бий болгох вэ гэдэг ийм л ажлуудыг хийндэ. Тэр хэрэглэгчид нь явуулж байгаа шинжилтийн хүрээнд хэд болж үсэх шаардлагатай байна. Ер нь бол мөнгө хэрэгтэй. Гэхдээ манай төсөв бол даана. Энд бол ямар ч тийм одоо бид даахгүй хэмжээний тийм их мөнгөөр тоглоом бол авахгүй. Даана. Гэхдээ орон нутаг бол бас оролцсон. Одоо бол бид нар жилд нэг 10 тэрбум төгрөгийн хэрэглэгдэхүүн авдаг. Эннийхээ нэг 500 саяас 1 тэрбум орчим нь бол цэцэрлэгийн ор дээр тоглоом хэрэгсэл наадгаа гэл ингээл авч яана л. Тэгэд энэ бол мэдээж 10 дахин нэмэгдэх шаардлага бол байгаа. Тэгэхээр бол бид нар жишээлбэл жилд нэг 3-аас 5 тэрбум төгрөгийг хэрэглэгдэхүүн авах зарцуулаад ах юм бол асуудлыг бол богино хугацаанд бид шийдэж байна. Одоо бид физикийн лаборатори гэж яагаад ч удаа авч чадхааргүй давж дийлэхгүй юм шиг л төсөөлж ирсэн. Өнөөдөр бид физик, хим, биологийн 400 гаруй лаборатори аваад өгчлээ шүү дээ. Бид чадхал байхгүй. Зүгээр л зөв барилт хийгээд тэгээд зөв зорилго дэвшүүлэх юм бол хэцүү зүйл бол ерөөсөө биш. Бага боловсролын шинжилгээгээд шинжилгээ хэлбэр хэрэгжүүлээд байгаа шүү дээ. Та тэгээд зөв Монгол хүүхд бүрийг хөгжүүлээгээд хэрэгжүүлсэн. Тэгвэл дээд боловсролын шинжилгээтэй амар гоё. Дээд боловсролын шинжилгээг бол жишээлбэл Монгол Улсын их сургууль одоо яг манлайлал маш сайн хийж байгаа. Тэгээд дээд боловсролын шинжилгээний зорилго юу байсан бэ гэвэл чанартай дээд боловсролын тухай ойлголт байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол чанартай дээд боловсрол авсан хүмүүс ажлын байрны шаардлага хангасан байх ёстой гэдэг ийм хоёр үндсэн зорилго нь дээд боловсролын шинжилгээний суурь.
цаашаага агсан төвшний их сургуулийн төвшөнд юу бодсон бэ гэхээр судалгааны сургууль болох хэрэгтэй. Ийм уран үндсэн зорилгын хүрээнд манай ажлууд хийгдэж байгаа юм л. Тэгээд ингээ хийгдэхээр бол нэгдүгээрт эсэлтийг бид нар ил тод болгох хэрэгтэй. Тэгэхээр тэрийгэ цахин болгосон. Хоёрдугаарт бол хүн болгоны элсэгч байхгүй. Элсэгч бол ямар нэгэн байдлаар болцол хангасан байх хэрэгтэй. Энэ дээр бол босгооног тогтоож өгсөн байгаа. Гуравдугаарт бол ороод мэрэгжлээ сонгох боломжийг хүүхдүүдэд үлдээ гэдэг асуудал байна. Яг тэгвэл одоо ингээд нэг удаагийн сонголт бол маргаашийг илэрхийлэхгүй байна шүү дээ. Өнгөрсөн жил барилгын анги бол хамгийн их хэрэлттэй байсан. Харамсалтай нь энэ жил барилгын салбар унж байна. Тэгвэл одоо тэр хэрэлтэн дээр орж ирсэн залуучууд хаачих вэ? Тэ? Тэгэхээр одоо тэд нар уг нь тэр өнгөрсөн жилийн сонголт хийхэд тэрний өмнөх жилийн давлгаа нөлөөлж байгаа. Тэрний өмнөх жил хаасаагүй барилга эхлээд за энэ барилга л одоо хамгийн чухал юм байна. Тийм учраас барилга, архитектур гэдэг бол гарцаа байхгүй гэдэг бүх гайгүй залуучуудаа ярьсан. За энэ жилээс унаад эхэллээ. Одоо энэ залуучууд яах вэ? Хуучнаар бол авсан мэрэгчлэрээ төгсгөөс аргагүй байсан. Одоо бол хувирах болцсон. За чи барилга суурьтай хичээл үзсэн. Одоо чи сонгож бол. Нэгвэр хэлбэл их сургуулийнхаа 4 жилийн хугацаанд яг амьдралдаа хэрэг болох нэгээс Монгол Улсын их сургууль бол бүр 2 мэрэгжил сонгох боломжийг бий болгож өгсөн. Дээр нь хувирах чадварыг бий болгож өгсөн. Хуучин бол 840 орчим нарийн мэрэгжилд хуваачлаа шүү дээ. Тэгэхээр авсан ганц мэрэгчлэрээ л ажил хийдэг. Жишээлбэл одоо бараг л радиогийн сурвалжлагч гэдэг мэрэгжил байгаа. Гэтэл тэр хүн сонины сурвалжлагчаар ажил хиймээр шүү дээ. Телевизийн сурвалжлагч хийж болно шүү дээ. FM-ийн сурвалжлагч хийж болно. Бүр цаашлах юм бол одоо сайтын сурвалжлагч хийж болно. Гэтэл радио гэдэг ингээд авчирдаг. Тэгвэл одоо та сонины дарга байвал тим мэрэгчлээ үнийг яаж авах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Яг би бол зүгээр та нар сэтгүүлчд учраас тэгж хэлж өгч байгаа. Гэтэл бусад бүх мэрэгжилдэр тийм. Менежмент гэхээр ингээд 10 хэд хуваацсан. Чөлөө цагийн менежментээр төгсөж байгаа хүүхдүүд. Гэтэл тэр менежмент бол менежмент байхгүй. Гэтэл тэр чөлөө цагийн менежментээр төгссөн хүн бол хизээ ажилтаа байх уу гэхээр монголчууд одоо мөнгөтэй үед л ажилтаа байна. Яг тэгвэл мөнгөтэй хүмүүсийн чөлөө цагийг өнгөрөөг менежмент хийхэд нь туслаж одоо амьдрах мэрэгжил байна шүү дээ. Гэтэл одоогийн шиг ингээд мөнгөгүй болоод эхлэхээр тэр хүн яаж вэ? Гэтэл нөгөө талд нь талах худалдахад менежмент хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Нөгөө талд нь гуан зажлуулж байгаа хүмүүст менежер хэрэгтэй шүү. Харамсалтай тэр хүн тэнцүү. Яг л чөлөө цагийн менежмент. Гэтэл үзэж байгаа хичээлийнх нь 70-80% нь яг адилхан. Нөгөө бусад менежменттэй. Үйлдвэрийн менежер, чөлөө цагийн менежер хоёр адилхан шүү дээ. Ялгаа байхгүй л менежер. Ийм байдлаар бол нөгөө олон оюутан эсвэлхийн тулд залуучуудыг алж исэн байхгүй. Тэгээ энийн цөөрүүлээд бид бол нэг 200 орчим хөрвөх чадвартай мэрэгжлийн сонголт руу шилжүүлсэн, хөтөлбөрөөр шинжилсэн. Энэ шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бол бүтэц гарцаа байхгүй том байх ёстой. 15-6 сургууль байлаа шүү дээ Монгол Улсын их сургууль. Тэрийг 4-5 болгоод цөөрүүлж байна. Ингэснээр сургууль томорхоор сайн багш нар нэг одоо олж харж эхэлж шүү дээ. Манай математикийн ийм сайн багш бас байсан юм. Урд нь хардггүй байсан байж шүү дээ. 10 хэдэн сургууль хуваагдаад алга болсон. Тэгээ сургууль болгоно одоо математикийн тэнхимтэй, физикийн тэнхимтэй. Гэтэл физикийн томоохон судалгаа хийх бололцоогүй, математикийн том судалгаа хийх бололцоогүй. Зарим тэнхим нь 2хан багштай, зарим нь 1 багштай. Юу судалгаа хийх, хичээлээ зааж амжих. Гэвь энийг бол одоо яг энэ судалгаа хийх чадамж дээр нь залуучуудыг хөрвөх бололцоогоор нь сурах тэр бололцоо дээр нь энэ хөтөлбөрийн шинжилэл хийсний үр дүнд бол одоо хамаагүй тийм агцтай, чанартай хөтөлбөрөө ингээд сайжруулад авах бололцоонууд гарч ирж байгаа юм л. Тэгээ урьдчилан хөтөлбөрүүд гэж юу байсан бэ гэхээр манай яамны нэг мэрэгжилтэн зохиогоод тулгачдаг байсан баг. За, чөлөө цагийн менежмент гэдэг анги нээя. Энийг хөтөлбөр бол ийм 120 кредит ийм байна. Яг энийгээр яв.
Ямар ч эрдмийн эрх чөлөө байхгүй. Одоо бол чөлөө цагийн менежментийн зарчим бол ийм байна гэж бид хэлж өгч байгаа. Менежер гэдэг бол нэг энийг үтсэн байгаасаа энэ бол зарчим шүү. Үлдсэнийг өөрөө зохио. Одоо эрдмийнхаа эрх чөлөөг эзэлж шít. Монгол Улсын их сургууль бодож эхлэх нь шít. Минийхээр математикч гэдэг бол ийм хүн байна. Бусад сургуулиас өөр байж болно. Тэр сэтгэн бодох, тэр боловсруулах эрх манай багш нарт байх ёстой. Хөгжих хэрэгтэй. Эрдмийн эрх чөлөө гэдэг бол эрдмийг өөрийнхөөрөө хэлхийг л хэлж байгаа. Жишээлбэл яруу найргийн эрх чөлөөг бол хулангаас цоодлогоогоос хулан арай өөр яруу найраг бичгийг хэлээд байна шүү дээ. Хуулахыг хэлэхгүй шүү дээ. Яг тэрэн шиг эрдмийн эрх чөлөө гэдэг бол эрдмийн хүн гэж ийм хүнийг хэлнэ гэдэг тэр бодлогыг л өөрснөө бодож явах хэрэгтэй. Түүнээс зүгээр л нэг ингэж 70 онд ийм байсан, 80 онд ийм байсан, 90 онд ийм байсан гэхлээр 2014 онд байгаа тогтцсон жишг 2016 онд хоцрогдоод байгаа. Тийм учраас байнга тэрийг сайжруулж явах шаардлага байна. Тэгээ энэ дээр бол мэдээж манай Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, ялангуяа боловсролын их сургууль энэ төр бол одоо манлайлаад ажиллаж байна л да. Тэгтээ үр дүн гаргахад бол хугацаа хэрэгтэй. Одоо ойрын үед хийх ажил бол хичээлийн шинжилэл. За математикийн хичээлийг яаж сонирхолтой болгох вэ? Тэ. Орчин үеийн залуучууд ямар хичээлийн тавилтыг сонирхож оролцох вэ? Яаж багш оюутнуудынхаа хайрыг татах вэ? Энэ одоо хийгдэнэ. Тэгээ хичээл шинжилгээ, хөтөлбөр шинжилгдээд хичээл шинжилгэхээр аянда залуучууд ном үзэж эхэлнэ. Нэгүгээр хэлбэл одоо хичээлийн шинжилгээгдээ, хөтөлбөрийн шинжилгээгдээд тэгээд сонгох боломж гараад том тэнхмүүд байгуулагдаад эхлэхээр одоо энэ профессоруудын багууд бий болоод профессорын багууд за хэн хичээлээ заах вэ? Хэн судалгаа хийх вэ? Судалгаа хийхдээ хизээ ямар байдлаар хийх вэ? Лабораториуд дундаа яаж ашиглах вэ гэдэг. Одоо судалгаа хийхдээ эрхчлөө гарч эхэлж байгаа байхгүй. Урд нь бол нэг 100хан оюутантай тэр 100 оюутанд одоо ингээд бүгдээрээ л хичээл заахгүй болохгүй. Яг сургууль дотор цөөхөн багштай. Одоо бол лекцийг 300 хүүхдээр лекц унших болцоо одоо гарч эхэлж байгаа байхгүй. Тэ? 30-30-аар нь 10 хүн лекц уншдаг биш. 100-100-аар нь 3 газар лекц уншдаг биш. 300-аар нь 1 газар лекц уншдаг. Нөгөө хоёр багш суларч байна. Суларч байгаа багшийн нэгэн дадлага хариуцсан. Нөгөөтний эдийн шинжилгээгээ удирдамж гэдэг юм. Ийм байдлаар нөгөө хамтын багуудын үйл ажиллагаа одоо сэргэн л дээ. Тэгэхээр арга байхгүй судалгааныхаа төвүүдийг ажилуулад эхэлнэ. Орлого болдог болоод эхэлнэ. Тэгээ мастер докторуудаараа инновацийн төсөл хэрэгжүүлээд эхэлнэ. Одоо энэ шинжлэх ухааны хэсгийн сургуулиудтай харилцаа уялдаа холбоотой байх. Ер нь хамгийн түрүүлж хийх ажил бол механикаар хийхэд хэцүү л дээ. Хамгийн түрүүлж хийх ажил бол салбар дамнасан томоохон судалгааны ажил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс хамтрахаас өөр аргагүй том даалгавар бий өгөх ёстой байхгүй. Улс орн. Тэ. Тэгэхээр бол бидний одоо шинжлэх ухаан дээр хийж байгаа хамгийн том шин зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө зардлыг судалгааны ажиллаар л дамжуулж өгнө. Судалгааны ажил чинь рейтингтэй болно. Ил болно. Судалгааны ажил чинь дэлхийн түвшинд байна. Ба тэгээд хэнд хамгийн түрүүн санхүүжилт өгөх вэ гэхээр үнэхээр улс орны хэмжээний, дэлхийн хэмжээний томоохон төсөл санаачилж байгаа хүмүүст санхүүжилт өгдөг жишг рүү орё гэж аахгүй. Тэгээд эхлэхээр аяндаа хамтрна. Хүмүүс төр цөмийн физикийнхэн байна. Физик техникийн хүрээлэн дээр физикийн нэрт эрдэмтэд байна. Цөмийн физик техникийн хүрээлэн эрдэмтдийн хамтарсан том судалгааг бид санал болгоо. Яалтчгүй нөгөө цөмийнх нь оролцоос өөр аргагүй байдал руу бид нар тэр далаацаараа очих ёстой л гэж байна. Ер нь л одоо тэнд бол хамтралууд эхэлнэ. Тийм. Түүнээс биш яг одоо ингээд нэг нөгөөтөө ночнаагаа тэгээд юм үрдүн тэгж явахд хэцүү. Монгол бол мэдлэгийн эдийн засагт болно. Монголын боловсролын бодлого бол мэдлэгийн эдийн засгийг бий болгоход зориулагдана. Тэгэхээр энэ бол цогцоороо хийгдэж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй. Энэ бүгдийн уулзвар үр дүн хаана
илэрх вэ гэхлээр шинжлэх ухааны парк байгуулагдана. Тэндээс бүтээлүүд гарч ирлээ. Тэнд хөрөнгө оруулагчид цугладаг бол яг ийм цогц үйл ажиллагаа гэлээ. Шаардлага хангахгүй, чадваргүй, чадахгүй ийм боловсруучнууд гэж гарч ирээд байна. Тэгэхээр энэ эсэлтийн шалгуултыг өндөр шаардлага тавих хэрэгтэй. Бас энэ дээр хувийн ихтэй сургуулиудын чанарын асуудал бас давхар яригдах уу? Тийм мэдээж бүх сургуулийн чанарын асуудал яригдана. Одоо би түрүүний ярьсан зүйл бол энэ чанартай л холбоотой. Энэ үр дүнгээ бол богино хугацаанд өгнө гэдэгт бол би эргэлзэхгүй байгаа. Одоо зүгээр нэг зүйл хийх дутуу байгаа. Тэр нь бол ажил олгогчдыг дээд боловсролын байгууллагын удирдлагад холбоосын ажлууд байна. Энэ ажлуудыг бол ойр үед бид хийн. Энийг хийж чадах юм бол богино хугацаанд ажил олгогчид чи хэнийг хүсэж байгаагаа хэлж өгөх байхгүй. Тэ дээд сургуультай хэлж өгнө шүү дээ. Над дээр ирдэг оператор нэг ийм баймаар байна. Манад ирэх сэтгүүлч нэг ийм чадвартай баймаар. Хин чамд хэрэгтэй байна. Мундаг ярьдаг сэтгүүл чамд байж болно шүү дээ. Дараагийнх нь ямар ч алдаагүй бичдэг хүн л хэрэгтэй байвал чам руу мундаг ярьдгийг дандаа явуулаад иж болохгүй байхгүй. За алдаагүй бичдэг ганц хүн надад гаргаж өгөө. Тэгэхээр сургууль дээр даалгавар шинээр тавигдах нь шүү дээ. За эфир суугаад идэг биш ардан суугаад бичдэг хүн хэрэгтэй болж байгаа юм байна. Одоо энийг бэлтэж өгье. Тэгэхээр л тэр оюутан чинь өдөрт 4-5 цаг бичиж эхэлдэг. Ийм даалгаврууд бол орж ирнэ. Мэдээж яг ажил олгогчид хэнийг хүсэж байна вэ гэдгээ бол одоо сургуулийн удирдах байгууллагууд өгч яадаг. Энээс хамаарат хөтөлбөрүүд нь шинжлэгдэж байна. Бид тэр боломжийг сургуульд өгч яадаг шүү дээ. Одоо маань сургуулиуд тэрийг мэдсэн, ойлгоцсон. За над боломж хүрээд ирлээ. Би өөрийн боловсролын хөтөлбөр гаргах эрх чөлөөтэй боллоо. Энийгээ магадлалын итгэмжлэлээр урьж магадлуулах шаардлага. Үнэн гэдгийг нотлох хэрэгтэй. Нотолдог байгууллага магадлалын итгэмжлэл. Энэ магадлалын итгэмжлэлийн байгууллага бид нар олон улсын түвшинд хүргэж байна. Олон улсын байгууллага нэг гишүүн болгоод олон улсын байгууллагын бараг салбар хэлбэрээр ажиллуулъя гэж байна. Тэгээ энэ байгууллагаар орж магадлалын итгэмжлүүлэхэд хэцүү болно. Хэцүү болно гэдэг нь бол одоо хүнийг шахна гэсэн үг одоо юу гэдэг хасна гэсэн үг биш. Үнэн байхыг л зөвшөөрнө. Арын хаалгагүй болно л гэсэн. Тэгэхээр соёлын салбар гэдэг чинь өөрөөс Монгол Улсын хөгжлийн илэрхийлэлд нүүр царай болдог. Тэгэхээр одоо яаж энэ салбарын байр суурийг өндөрт хэвээр хадгалж өгөх вэ? Яг би бол зүгээр улс орнуудын нөгөө соёл ил харагдаж байгаа соёлынх нь үйл ажиллагаа шүү дээ. Тэр үйл ажиллагааг гол санхүүжүүлэгч, гол зохион байгуулагч, гол одоо чирэгч хүч нь хотууд байгаад байгаа. Вен хот. Тэ. Парис, Ром, Токио, ч гэдэг юм уу, Бээжин, Шанхай. Энд ингээд хятадын улсын соёлын одоо юу гэдэг нь тийм өдөрлгүүд гэхээс илүү хотын соёлын үйл ажиллагаа төлхөө байгаа. Ялангуяа манай бидний хамгийн одоо чухалчилж монголчуудын бас бахархаж цаашаага авч явдаг урлаг бол сонгодог урлаг шүү дээ. Тэгэхээр сонгодог урлаг бол яг бүх иргэдийн одоо хүртэл байж чаддгүй. Тэрийг бас зөвшөөрнө тий. Тэгэхээр энэ тодорхой үзэгчтэй, тодорхой зах зээлтэй, тодорхой менежменттэй байхын тулд энэ дээр бол гарцаа байхгүй хотын оролцоо орж ирж байгаа. Сая одоо цөмөөхийг тавилаа шүү дээ. Монголд байгаа бүх элчин сайдын яамдууд шагширч байна тий. Монгол бол гайхамшигтай юм байна. Шинэ жилээр Монгол цөмөөхөө тавихад хажуу авийн бүх зүйлчд бол ирэх юм байна. Эдлийн цөмөөхөг тавихад хот оролцож хотын нүүр царай болж хийгдэж байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар энэ сонгодог урлагийг бид дэлхийд сонгодог урлагтай хот шүү манай Улаанбаатар хот гэж ингэж өөрийгөө нотлох тэр хүсэл зорилго дээр нь хөгжлийн томоохон ажлууд харагдаж гин үү гэж бодож байгаа. Хөдөө орон нутгийн театруудыг ч гэсэн харахад бол тухайн аймаг өөрийнхөө онцлогт нийцсэн үзүүртэй програмтай болох нь бол тухайн аймагуудын бас мөрөөдөл байдаг байхгүй. Тухайн аймгийн төвүүдийн тэр сонирхлыг нь бид яаж нэгтгэх вэ? Тэр сонирхлуудыг яаж хөхүүлэн дэмжих вэ гэдэг нь бидний бас нэг том бодлого байх ёстой болов уу гэж харж байгаа юм.
Жишээлбэл одоо Занбаазар. Үнэхээр Улаанбаатар хотын захирагч бол дэлхийн одоо том хотын удирдагчид ирэхэд үзүүлдэг нэг музейтэй байхыг хүсэж байгаа. Тэр бол заавал тэр хүсэл байна. А тэр үзмэр нь юу вэ гэхээр хүн төрөлхтний одоо өнөөдөр Монголын тухай ойлгож байгаа ойлголт мэддэг үзмэр бол Занбаазар. Тэгэхээр хотын дарга бол одоо Занбаазарын музейг байгуулъя гэдэг санал гаргах байх гэж би харж байна. Гэх мэтлэн ерөөсөө энэ үзмэр одоо музейч тэр, номын санч тэр, театрын дэлгэцийн урлагч тэр тийм ээ. Энэ бүх урлагийг ингээ харахад бол хотууд энэ дээр бүгдээрээ өөрийнхөө тэр сонирхлыг маш түлхүү тавиад байгаа байхгүй. Гол нь улс нь тэр сонирхлыг дэмжиж өгдөг. Би бол үр дүнгээ юу гэж харж байна вэ гэхээр манай балетчдын орлого нэмэгдээсэ, цалин өндөр байгаасаа, цэвэрхэн орчинд амьдраасаа тий. Манай дуурийнхэн ч адилхан өндөр цалин аваасаа, манай театрынхэн ч адилхан өндөр цалин аваасаа, орлого сайтай байгаасаа, музей ч гэсэн адилхан. Нэгүр хэлбэл Монгол соёл зах зээлийн эргэлтэнд орох хэрэгтэй. Хэрэглэгчтэй болох хэрэгтэй. Монгол соёл урлаг хоёр төлбөр хүлээж авах чадвартай болох хэрэгтэй. Энэ дэр манай яам бол бүх чадлаараа ажиллана гэсэн ийм бодолтой.